та Монголын эдийн засгийн өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэж байна вэ? Гэсэн асуулт байна элдвэлэр нэр дэвшигч. За ер нь Монголын эдийн засгийн байдлыг дүгнэхэд ард иргэдийнхээ амьдралтай танилцсанаар дүгнэж болохоор байгаа. Өнөөдөр хүмүүстэй уулзж байхад амьдрал ямар байна гэж асуухад амьдрал хэцүү байна. Өдрөөс өдөрт ордож байна гэж хариулж байна. Өнөөдөр манай тэтгэврийн ахмадууд тэтгэврийн зээлтэй, ажил хийж байгаа цалингийн зээлтэй, мал малж байгаа малын зээлтэй амьдрал бас сайнгүй байна. Тийм учраас энэ эдийн засгийн байдал ард иргэдийн амьдралд тулгамдж байгаа энэ байдлыг бид өөрчлөх ёстой. Өөрчлөхийн тулд юуны төрөн шударгаж тогтоох шаардлагатай юм байна. Нийгмийн хуваарлтыг зөв болгох хэрэгтэй юм байна. Ер нь Монголд бий болсон тэр баялаг, тэр бүхнийг нэг хэсэг нь албан тушаалд ойрхон байгаа боломжтой авдаг, ард түмэн хохирдог ийм байж болохооргүй байна. Хүн бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Монголын ард түмэн газрын дорх байгалийн баялагаараа нэг хүнд ногдох баялагаараа эхний 10-т ордог, амжиргааныхаа төвшингээр 150-д орж байгаа. Хэрвээ эдийн засгийн боломжийг, энэ баялагын боломжийг ард түмэндээ олгож чадах юм бол монголчууд эхний 10-т орохоор баян сайхан амьдрах ийм боломжтой байна гэдг нь харагдаж байгаа. Сүүлийн 4 жил ард иргэдийн маань амжиргааны төвшин 40% унсан байна гэсэн ийм дүн гарчээ. Өнөөдөр бүх юмыг хямрал руу чихэх, хямралаас боллоо гэж хэлэх ийм хандлага ажиглагдж байна. Ер нь өнөөдрийн хямралт байдал Монгол улс мөнгөгүйдээ, аль эсвэл баялаггүйдээ, баялагын дутсандаа болоод байгаа биш. Ерөөсөө Монгол улсад шударгаж дутснаас, хариуцлага дутснаас ийм хямралт байдал бий болжээ гэж ингэж дүгнж байгаа. Ийм учраас ард иргэдээ эрхийн нүгий, эзэмших ёстой тэр баялагын нүгий, дээрээс нь нийгэм шударгаж тогтооё. Энэ гурван ажлыг хийх явдал бол хамгийн чухал байна. Хүн бүхний амнаас бас гардаг асуудал бол ажлын байр. Энэ ажлын байраар ард иргэдэд хангах явдал бол туйлын чухал байна. За баярлалаа. За баярлалаа нэр дэвшилбэрч. За энэ газрын асуудал гэдгээр хамгийн чухал нь Монголын энэ баялагын асуудал хөндөгдөж байгаа юм байна гэж би ойлгож байгаа. Тийм учраас хэрвээ энэ баялагаа шийдэх эрх мэдэл нь ард түмэндээ байхгүй, ялангуяа орон нутагт байхгүй бол энэ ерөөсөө шийдэгдэхгүй. Өнөөдөр орон нутагт улс төрийн чирх алга байна, эдийн засгийн чирх алга байна, төсөв мөнгөний чирх алга байна. Нэг өглөө босоод ирэхдээ хотных нь хажуудал гадаа дотоодын хүмүүс ирдсэн өрөм тавьдсан юмын ухаал зогсож идэг. Тэгэхээр энэ газар нутаг дээр байгаа, газар нутгийн дор байгаа тэр баялагийг ашиглахад хамгийн түрүүн тухайн сумын ард иргэдээс нь тэнд байгаа иргэдийн төлөөлөгчөөс нь заавал асуудаг байх ёстой. Ийм хуулийг бүр гаргах хэрэгтэй. Одоо энэ хүмүүст байгаа суугаа газрынхаа баялагийг ашиглаж чаддаг, тэндээсээ татвар авдаг ийм боломжийг бид нар бүрдүүлж өгөх хэрэгтэй. Орон нутагт нь ард иргэдэд өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт нь энэ төрийн өмч нэрээр, төрд ногдох ногдол нэрээр энэ дарга нарт ногддог хэвээрээ, дарга нар шийддэг хэвээрээ байх юм бол өмнө нь одоо тэр оюу толгойг ашиглалтын лицензийн 2003 оны 12 сарын 23-нд ямар ч нөхцөлгүйгээр нэгэн төгрөг аваад гадны хүнд өгчөнтэй адилхан ийм юм болноо. Ийм учраас энэ зүйл дээр үнэхээр хуулиар өөрчлөлт хийх шаардлагатай гэдэг нь ойлгомжтой. Нөгөө талаас газрын баялгаа эзэмших, одоо газар дор байгаа баялгаа эзэмших тэр эрхийн ард түмэндээ өгсөн дээр. Ер нь гадна дотны хүмүүс ирээд асуухад манай ард түмэн эзэмшдэг юм аа. Энэний чинь ард түмэндээ хувьцаа болгоод өгцөө гэд ингээд зогсож явах ёстой. Түүнээс биш би шийднэ, бид шийддэг юм гэж одоо дарга нар гүйлдэх юм шаардлагагүй гэж ингэж бодож байгаа. Ингэж чадах юм бол ард түмэн маань жинхэнэ газар нутагтаа, баялагтаа эзэн болноо. Эзэн суудалтаа суuna. Ингэсэн улсууд бол хөрөнгөтэй болно, өмчтэй болно. Бид нэр хотонд байсан малыг хөгжүүлж өгч болсон юм. Хөрсөн дор байгаа газрыг хөгжүүлж өгч ард иргэдээ жинхэнэ юмны эзэн болгох цаг болсоо. Энэ ажлыг л хийх хэрэгтэй. За баярлалаа. Энэ ноён уул гэж одоо энэ харагдаж байгаа. Тэгэхээр энэ бол бүр нэг хүннүүгийн үеэс хамгийн ариун дагшин газар одоо энэ ноён уул байхгүй. Одоо энэ тэгэхээр ер нь ноён уул руу халтаад одоо цаашаага энэ бороо гоовч ийшээ орох гээд байгаа. Гацуурт гээд орох гээд байгаа. Хоёр компани ойлгоо. Гацуурт гээд орох гээд. Тэн дээр улсын их хурлын зүгээс бид нар онцгой хяналт тавина. Орон нутгийн зүгээс аймгийн энэ улсууд манай ард иргэд энэ дээр бол маш онцгой хяналт тавих хэрэгтэй. Ер нь улсын
улсын мэдэлд авлаа гэдээ ашиглуулах юм бол айгуул улс руу хэдэн төгрөг нь ороод аймаг орон нутгатаа юу ч наалдахгүй. Орон нутгийн зүгээс та нар бол одоо өөрсдийн чинь их хангагдахгүй бол цаашаа энэ компани одоо явахгүй шүү гэдгийг л зогсоолох хэрэгтэй. Би дээрээс чинь дэмжээд өгье. Үнэхээр энэ ноён уул руу энэ халдуулдаг байдагаас та нар зөвшөөрөхгүй хэн ч хуулахгүй. Би нэг яриад байгаа шүү дээ. Орон нутгийн иргэдээс асуу. Ялангуяа энэ одоо ийм тахилгатай шүтлэгтэй ийм уул руу орж ухах нэг асуудал байхгүй. Юусе миний барьж байгаа хамгийн гол зорилго ерөнхийлөгчд нэр дэвшиж байгаа зорилго бол энэ сүүлийн 20 жил Монгол оронд олон зүйлийг хийж бүтээсэн. Гэхдээ олон зүйл болохгүй байгаа. Одоо энэ олон зүйл болохгүй байгаагийн нэг нь ард иргэд маань үнэхээр ядуу амьдарч байгаа. Дарга нар нь ард түмнээсээ баян амьдардаг нэг ийм тогтолцоо Монголд бий болчиход байгаа. Тийм учраас ард түмэн маань сайхан амьдрах юм боломжтой. Энэ боломжийг ашиглахын тулд ард түмний эзэн болох ёстой. Миний нэг зорилго бол юу вэ гэхээр Монгол улсын ерөнхийлөгч ийм байх ёстой л гэж боддог. Энэ оюу толгойгч нь манай улс авъя, манай компани авъя, таван толгойгч нь авъя гэд ирэхэд ард түмэндээ өгцөө, ард түмэндээ хөв болгоод өгцөн гэж хэлж чаддаг. Ийм л ерөнхийлөгч болох юмсан гэж бодож байгаа. Тэгж чадах юм бол ард түмэн маань хөрөнгөтэй болно. Хөрөнгөтэй болж чадах юм бол цаашаага амьдралээ ямар ч сонгуулийн амлалт, ямар ч улс төрийн жүжигээс илүүтэй, ямар ч хоёр нүур гаргалгүйгээр тэрэнд хуурталгүйгээр ард түмэн маань өөрсдийнхөө хувь заяаг шийдээд явчих. Ийм л боломж бүрэлдэхий.